Хил мэдээллийн эрхчлөөний тухай хууль гэдэг хууль байдаг. За энэ бол 1998 онд батлагдсан харьцангуйн доктортой өөрчлөлт ороогүй юм хууль. За энэ хуулийг 27 жилийн дараа шинжилэн найруулъя гэд хууль зүйн дотоод хэргийн яамнаас хуулийн төслийг боловсруулад улсын хурлаар хилцүүлсэн. За өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээ гэдэгтэр гişүүд санал нэгтээ санал гаргаад дэмжлээ. Бид нар энэ удаагийн тусгай сурвалжлагаа бид энэ хэвлэлийн эрхчлөөний хуулийн төслөөр хийх гэж байгаа. За одоо сая энэ байнгын ороо чуулганы хуралдаанд гişүүд ямар байр суурьтай оролцсныг одоо үргэлээ. 42 суудал авсан дээр нэг яарад ах хэрэг байна уу да. Тэгээд нэг буцаагаад атчул яасан бэ? Манай бям цагт гişүүн бямбэ ярилцлага гэд нэг нэвтрүүлэг юм хийгээд байгаа шүү дээ. Энэгээрээ хүн гүтгүүл яах вэ? 90 хийдэг, контент хийдэг нэг л их гой шоудсан усуд бараг л баа чехээсээ бусдад хэвлэл сэтгүүлч дагуулаа явж шít. Тэгээ энэ 98 оны хууль бол үндсэндээ хэрэгжсэнгүй. Би сэтгүүлч юмаа гэдэг нэг хаяг нээсэн нэг нөхөр одоо гүгээд байгаа. Тэр асуудал чинь магадгүй сэтгүүлчийн нэр хүндэд ч бас нөлөөлөд байгаа юм шиг харагдаад хөө хараа хэрүүлэх юм биш. Гэрээ хий гэж орж ирж байгаа. Гишүүдтэй ч гэсэн гэрээ хийнгээ орж ирдэг. Тэгээ нэг энэ 4 сая 900 мянган төгрөг буюу 5 саяас доошогоо зардлаар гэрээ хийя гэж орж ирдэг. Санхүү нөр улс төрөөсөө хамааралтай байгаа учраас мэдээлж ихэнх нь улс төрийн мэдээлэл яваад байгаа маа. Төрийн байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчт компаниуд дээр яг энэ хэвлэл мэдээлэл хариуцсан хэдчнээ оронтой байгаа ямар зардалтай байдгийг төрийн байгууллагуудын дэргэд байгаа энэ олон хэвлэл мэдээллийн одоо алба нэгжиг ажилдаг тий уг нь бол хэвлэлийн төлөөлөгч гэдэг нэртэй байгаа боловч гэдэг ингээд бүр асар том ингээд сүлжээ үүссэн байгаа байхгүй. Их сурвалжийг нууцлах энэ асуудал зөвхөн эрүүгийн үйлдэлтэй эрүүгийн процесстэй холбогддог гэж биш байхгүй. Захиргааны процесстэй холбогдно, иргэний процесстэй холбогдно, арбитр зөрчил шалган шийдвэрлэх хуультай холбогдно. Төрийн болон албаны нууцыг цөөлөх талаар ер нь салбарын яам ямар арга хэмжээ авч ийна. Энэ 5 дугаар зүйл ёс зүйн хуульчлал гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр ёс зүй бол хэвлэл мэдээллийн өөрийгөө зохицуулах байдлаар шийдэгдэнэ. Дагалдах хуулиуд нь дутуу орж ирсэн юм уу гэж харагдаж байна. Бас бус хуулиудаар бол энэ нөгөө эрхчлөөнд нь халдсан байт юм байна шүү дээ. Одоо энэ жишээ дурдсан байна. Засгийн газрын суртал ухуулгын нэвтрүүлгийг 10 хэдэн сувгаар нэг зэрэг цацдаг. Эднэрийг нь журмалж хязгаарлаж төрийн өндөр албан тушаалтан улс төрчид олон нийтийн хардлагын субъект гэдгийг ойлгох ёстой. Бид нар олон нийтийн хардлагын субъект шүү гэдгийг ойлгочих юм бол энэ хуулийн үзэл санаа, энэ хуулийн логик нь бол гараад ирнэ. Одоо хөрш орнуудаа харахаар хамгийн их хүний эрх зөрчигддөг улсууд хамгийн түрүүнд сэтгүүлчтэй барьж авч оронд хийдгээ. За улсын хурлын гишүүд үг хэлж дууслаа. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас өргөн барьсан энэ хуулийн төслийг улсын хурл хилцэгцгийн дэмжичгээр одоо ажлын хэсэг гарах ёстой, ажлын дэд хэсэг гарах ёстой. За энэ дагуу ямар процесс өрнөх вэ гэдгийг одоо улсын хурлын тамгын дараагаас асуух гэж байна. Тамгын дарга бол улсын хурлын дэгийн ерхий зөвлөх байдаг. Өөрөө нь юм байна. Үзэл баримтлалын хүрээнд дэмжин ихээр одоо яа тий? Цааш нь ямар ажил явдээ? Хууль санаачлагч өөрөө ямар үзэл баримтлалын хүрээнд энэ хуулийн төслийг өргөн барьсан бэ гэдгийг нь улсын хурлын гишүүд одоо олонх нь хүлээн зөвшөөрөх юм бол үзэл баримтлалыг дэмжсэн тооцоод цаашаа холбогдох байнгын ороод нь хойрлдог. Үзэл баримтлалын хүрээнд дэмжин ихээр одоо яа тий? Цааш нь ямар ажил явдээ? За сая таны асуусан асуултын хүрээнд бол хуулийн төслийг хилцэхэд бол үзэл баримтлалаас одоо давсан тий үзэл баримтлалын хүрээ хязгаараас нь давсан одоо зарчмын зөрүүтэй саналууд магадгүй улсын хурал дээр байнгын орон дээр гарах юм бол тухайн хууль санаачлагч буюу энэ хуулийн төслөөр бол засгийн газар хууль санаачлагч одоо зөвшөөрөх юм бол цаашаа ямар ч төвшөнд өөрчилж болдог. Шинжилсэн хариулгын үед хуулийн нэмэлт өөрчлөлтийн үед бол хүрээ хязгаарлагдмал байдаг. Санал дүгнэлт гаргах нь болдоггүй. Яг зарчмын зөрүүтэй. Одоо ажлын хэсэг нь ямар хүмүүсээс бүрддэг? Одоо улсын хурлын дарга бол энэ хууль орж ирэхээс өмнө хуулийн төсөл орж ирэхээс өмнө нэг ажлын хэсэг гаргацсан байна шүү дээ. Нөгөө 60 хэд ажлын хэсэг нэг. Одоо энэ хууль дээр тусгаалan ажлын хэсэг гарах юм байна. Энд нь гишүүд багт юм уу, сэтгүүлч нар багт юм уу, холимог явт юм уу? Яг аль нь үү? Хурлын ажлын хэсэг. За яг улсын хурлын даргын захирамжаар болон байнгын орооны тогтоолоор байгуулагдаж байгаа ажлын хэсэгт бол улсын хурлын гишүүд ордог. Холбогдох гишүүд нь бүлгүүдийн улсын хурлын судалдаа намуудын зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр мөн гишүүдийнхээ саналыг авсны үндсэн дээр энэ ажлын хэсэг байгуулагддаг. Тухайн ажлын хэсэг байгуулагдсны дараагаар шаардлагатай гэж үзвэл тухайн ажлын хэсгийн ахлагч
холбогдох байгууллагуудаас нь саналыг авч хагаад ажлын дэд хэсгийг байгуулж болдог. Ажлын дэд хэсэг ярилцаад энэ чинь салбарын чиглэлийн ондоо байгууллагын төлөөллүүд ажлын дэд хэсэгт орно шүү дээ. Энэ хүмүүс маань хуралдаад саналаа нэгтгэхэд ажлын хэсэгт танилцуулах бүрэн боломжтой. Зарчмын зөрүүтэй саналуудаа. Одоо хууль өргөн баригч одоо хууль зүйн дотоод хэргийн юм байна те. Энэ ямар тохиолдолд хуулийн төслөө одоо буцааж татчих бол те. За улсын их хурлын төвшөнд бол улсын их хурлын гишүүдийн дэмжээгүй гэдэг юм уу? Одоо хоёр шатанд бол хуулийн төслийг хууль санаагчид буцааж болдог. За нэгт бол саяын бит 2-ын та бит 2-ийн ярьсан үзэл баримтлалыг хилцэхсгээр хэрвээ дэмжихгүй бол тухайн хуулийн төслийг шууд буцаадаг. Энэ хуулийн төслийн хувьд бол үзэл баримтлалыг бол дэмжсэн. За хоёрт нь анхны хилцүүлгийг явуулцад. Хоёр дахь хилцүүлгийг явуулцад. За мөн одоо үзэл баримтлалын хүрээнд за зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор улсын их хурлын чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдээ олох дэмжихгүй бол мөн анхны хилцүүлгийн шатанд буцааж болдог. За төгсөл санаачлагч бол хилцүүлгийн аль шатанд анхны эцсийн аль шатанд төслөө татаж авах эрх нь нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл магадгүй үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналууд одоо гарах юм бол төсөл санаачлагч өөрөө одоо эс зөвшөөрөл төслөө татаж авах эрх нь байдаг. Өөрөө зөвшөөрөх юм бол тухайн хуулийн төслийг өөр хуулийн төсөлтэй адилхан хуулийн төсөлтэй нийлүүлэх одоо нэгтгэх ийм одоо боломжтой. За мөн чөлөөтэй үзэл баримтлалыг бол өөрчлөх ийм боломж бол дэгийн хуулиараа бол нээлттэй байдаг. За бид нар хууль зүйн дотоод хэргийн сайттай уулзах гээд өрөөнийх нь үүдэнд хүрээд юм 325 товт өрөө нь үйдээ. За сая бол дотроо хүнтэй байна гэж байна. Гараа өнгөд бид нар тодруулах асуух хэдийн юм байгаад. Нэгтгэвэл одоо энэ хуулийн санаачсан хууль зүйн дотоод хэргийн сайд ажлын хэсэгтээ одоо ямар зүйлүүд дээр яг буулт хийх юм те. Энэ нэг. Хоёрт ямар асуудлуудаар яг зөвшөлтсөл хийх юм. Юугаа хамгаалж үлдэх юм. За эдгээр асуудлуудыг дотоод хэргийн сайдаас өөрөөс нь асууя гэж бодож байна. Өргөн барихаас өмнө ер нь хичнээн хилцүүлэг хийсэн. Хилцүүлгээ та өөрөө хангалттай гэж үзэж байна уу? Ер нь бос хуулийн төслүүдтэй харьцуулахад бол хамаг олон хэмжээний хилцүүлэг хийсэн. Бид нар сэтгүүлчдийн дунд гэхэд 4 удаа хилцүүлэг хийсэн. Яг өнөөдөр ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчдийн дунд нэг хийсэн. Редакцуудын дунд нэг хийсэн. Орон нутгийн сэтгүүлчдийн дунд нэг хийсэн. Хэвлэл мэдээллийн салбарын төрийн бус буюу хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нэг хийсэн. Нийтдээ гадны 2 байгууллагатай дотоодын 4 удаагийн 6 удаагийн хилцүүлэг хийгээд за энэний дараа бас холбогдох хүмүүс хуулийн төсөлтөөс санал өгсөн. Тэгээд одоо ерөнх мүлгэр үйл хэвсэл бол болж орж ирлээ шүү дээ. Ер нь чивэний эхлэхээ те 10 сард танилцуулж исэн одоо төслөөс шал өрөлдсөн. Мүлэлэх ажлыг хийсэн. За мүлэлэх ажлуудыг энэ хуулийн босгыг дагуулахын тулд энэ эсэргүүцэх олон үндсүүдийг бид нар өөрсдөө л за энэ хэсэг нь бол болохгүй маань энэ хуулийг өөр хуулиар зохицуулах юм байна гэж бодож ингэж хийсэн. За одоо ингээд энэ ажлын хэсэг гарна одоо ажлын хэсэг гарна дэд ажлын хэсэг гарна. Энийг чинь бас нөгөө их өргөжүүлэх шаардлагатай гэдэг одоо гишүүд бас их байна. Та юу ороод ирвэл та хуулийн төслөө буцаагаад татчих. Юу оруулвал хэр ямар нөгөө хүрээ хязгаарттай эргэлдүүл тэр нөгөө ажлын хэсэгтээ ойлголцож чадах хэрэг. Нэгдүгээр сэтгүүлчдийн их сурвалжаа хамгаалах эрх гэдэг бол дэлхийн одоо Герман, Америк нэгдсэн улсын 40 орчим мууж улс ингээд Швед гэдэг орнуудад хэрэгждэг боловч дэлхийн ихэнх улс орнуудад байхгүй байгаа сэтгүүлчийн том эрх. Энэ эрхээ оруулчих. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг нь тодорхойлж байгаа. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хамгаалдаг болчих. Нээлт худал мэдээлэл тараах гэдэг энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор сэтгүүл зүйн андуурал, эндүүрэл төр ташаарал зэрэг зүйлүүдийг хүлээн зөвшөөрч өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг ядаж байж болно гэдэг заагаад өгчий гэсэн. За тэгээд энэ төрөөс хэвлэл мэдээлэлээр оролцож байгаа оролцоог айлуулахаар хязгаарлаа. Нэг алгуу мөнгөний хамаарлыг хязгаарлаа гэсэн. Энэ зорилгууд маань биелжээвэл одоо тэгээ бусдаар бол түрүүний дурдсан санаанууд үлдээд ингээд цаашаага явхад бол энэ хуулийн төслөөс хасах одоо тэр чинь нөгөө хууль заасны тгийхэд хууль заасны дагуу бид нэг 40 гаруй хувь хасагдахад одоо 16 зүйл заалттай хуулиас бид нэг 5 6 ч юм хасын өөрчлөлийг гэхэд бол ямар ч санал байхгүй. Үндсэн зүйлүүд нь бол тусч ивэл бидний зохицуулах гэдэг гол харилцаа л юм. Хамт мөргөн мэдүүлсэн одоо 6 хуулийн төсөл байгаа те. Нэг нь бол ингээ өвчнгөө болох 5. Энэ 5 хууль дотор эрүүгэн процессын хууль байна. Энийг яг та өөрөө салбарын сайдын хувьд одоо ингэ чи ингээ оруулаад ирэнгүүт хуулийн салбарын чи эсэргүүцэж багтдаг. Хуулимайгаар орны гишүүд чинь одоо эсэргүүцэж магадгүй те. Энийг хамгаалж чадах уу? Тэ нөгөө яг үндсэн хуулийн төслийг хараад манай дагж байгаа хуулийн зарим зүйл анзаарахгүй байгаа. Гэтэл бид нар энэ эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хуулиуд зарчмын шинжилгээ томоохон өөрчлөлт оруулж шít.
хэнийг яаж гэрчээр дуудаж болохгүй вэ гэдэг асуудлыг бид нар оруулж ирж байна шүү дээ. Олон улсад байдаг одоо жишээлбэл тэр сүмийн пасторудад асууж болдгоо гэдэг ч юм уу. Энэ жишгийн дагуу бид анхудаа оруулж ирлээ. Тэгээ намжлалын нууцгч байдаг шиг бид нар их сурвалж дээр нь хэвлэн эдэлсэнтэй нь холбогдуулан сэтгүүлч гэрчээр дуутахыг хориглож байгаа. Тэгэхээр одоо хамгаалж чадахгүй л гэж байгаа. Одоо хуулийн төслийг батлуулахын тулд сайд нь одоо гүйдэг шүү дээ. Байнгын орооч болгон дээр гишүүдтэй ойлгуулах ажлыг сайд нь хийдэг. Хуулийн байгууллагуудаа ингээд дотоод нь анхааруулдаг те. Энийг ажиллаа хийж чадахгүй гэж. Тийм. Парламентын зүгээс бол одоо батлах хэсэг нь бол парламент усыг хурлын бүр ирэх боловч ойлгуулахаар оролдох, ойлгуулахаар явах нь бол таны хэлдэгчлээ яг энэ хуулийг санаачлаад өргөн барьсан энэ хүмүүсийн ажил. Энэ ажил үргээг бол маш сайн хийн л гэсэн бодолтой. Эхнээсээ бол гишүүдтэй ойлгуулад олуулсан жишгийг яар тайлбарлаад явж байна. Тэгээд гишүүд маань ойлгоод дэмжих баг. Одоо төрөөс ирэх авж байгаа одоо прокурор шүүгч одоо натрач энэ төр те ирэх авж үүрэг авж байгаа энэ хүмүүсийн ёс зүйн хууль дээр бичиж байна. Сэтгүүлчнэр бол ингээ хувийн байгууллагад ажиллаж байна. Энэ хүмүүс төрөөс ямар нэг эрхүүрээ аваагүй. Тэгтэл ёс зүйн зарчмын ингээ 5 дугаар зүйл дээр хуульчилсан байна. За энийг асуулъя гэдэг дээр манай салбарын нэгдэж байгаа юм байна. Энийг одоо хасахад та одоо таталдах зүйл байна уу? 5 дугаар зүйлийг хасахад ямар ч татгалзах зүйл байхгүй. Энэ хуулийн төсөл дээр сэтгүүлчдийн төв байгууллагатай холбоотой заалтал. Хэн асуусан? Сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлээс бол ажлын хэсэгт бол орж ажилласан шүү дээ. Тэгээ анхны төсөлтөр бол бид нар оруулж ирсэн. Тэгээд хилцүүлгийн явцад гарсан саналуудаас хүлээж аваад тэгэл байхгүйсэн. Тэр манай төв байгууллага өөрсдөө асуусан юм уу та хэдэн асуусан? Төв байгууллага өөрсдөө асуулаагүй өөр оролцогчдын хүсэлтээр асуусан. За соёлын төв өргөн дээр хүрэж ирээд байна. За өнөөдөр бол дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр 5 сарын 3-нд болдог юм өдөр. Соёлын төв өргөнд манай салбарын цуглаад тэгээ н хуулийн төслөлтөр бол янз бүрийн санал шүүмжил бол байгаа. Энд дээр манай сэтгүүлчийн салбарт бол сэтгүүл зураглаач, зурагчин, редактор, жолооч, за найруулагч, эфирийн найруулагч гэдэг олон төрөл мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тэгээ энэ бүхний эрх ашиг өнөөдөр хөндөгдөж байгаа. Тэгээ энэ салбараараа цугласан дээр энэ хуулийн төслөлтөр нь ямар байр суурь цаашдаа илэрхийлэх юм. За энэ салбарт нь ажиллаж байгаа хүмүүс юу хүсэж ийн гэдгийг манай энэ сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлдээ байр суурь нэгтгэх нэг юм уу хурл болж байгаа. За одоо энэ хурлын заал руу оръё. Хүмүүсийг дотоод гадаадын хэрэгтэй мэдээлэлээр хангах, иргэдийн аж амьдрал ахуй нөхцөл тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэр гаргагчдад ойлгуулах, сайныг түгээн дэлгэрүүлж, саарыг илчлэн уудлах ажлыг аль ч улсад сэтгүүл зүйн салбар нь хийдэг. Хэвлэлийн эрхчлөө ардчилсан нийгмийн хэмжүүр байдаг бол сэтгүүлчид хүний эрхийн хамгаалагчид тооцогддог. Энэ агуулгаар дэлхийн орнууд хэвлэлийн эрхчлөөг хамгаалах сайн туршлагыг харилцан нутагшуулж, эрх зүйн болон хандлагын өөрчлөлтийг хийсээр байна. Харамсалтай нь Монгол улс дэлхийн хэвлэлийн эрхчлөөний индексээр 2016 онд 180 орноос 54 чагсаж байсан бол 2025 онд 102 дугаар байр руу шидэгдлээ. 10 жилийн хугацаанд хэвлэлийн эрхчлөөгөөр 43 байраар ухарч, авторитар дэглэмтэй орнуудын ард чигссэн явдал Монголын төр засгийн үйл ажиллагаа эрх зүйн орчин хэвлэлийн эздэд тавьсан дүн юм а. Өнгөрсөн цагдаа шүүгд дуудагдсан 23 сэтгүүлч эвлэлээс зөвлөгөө арга зүйн тусалцаа авсан байна. Гомдлын дагуу мөрдөн шалгах явцад сэтгүүлчид санхүү, ажлын цаг, сэтгэл санаагаар хохирдог, залхдаг, итгэл алдах нь илт байна. Энэ бол сэтгүүлчдийг мохох арга болж хувраад байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах тийм ур чадвар эзэмсэн босролтой залуучууд яг төлөө ороод байгаа. Тэр юу хийх гээд байна? Тэнд контент үйлдвэрлэж байна. Тэнд яг хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа шиг бүх зүйлийг хийж хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны авдаг шагналыг төрийн албан хаагч төрийн байгууллага авч хэлж байна. Тэгэхээр энэ төртөө өрсөлдөж чадахгүй юу гэдэг юм асуудал. Уулгуул төртөө үзэлцээ дийлэхгүй юу гэдэг асуудал ярих хэрэгтэй байтал өрсөлдөхийн төвшин энэ хэвлэл мэдээллийн үзэл бодлоо илэрхийлэх холбоотой асуудал. Би бол төрөөс чадахгүй гэж байна. Хин нэгэн хүн юм байна. Тэгвэл төрөөс бичигддэг тэр хүмүүс илүү чадвар гарч байна. Өнөөдөр төр хэвлэл мэдээллийн байгууллагыг оргилно гэсэн. Яг бодит байдлаар харлаа. Өдөр хэвлэлийн төлөвчтэй хэвлэлийн авахтай рил хийдэг хүмүүстэй компьютер график хийдэг, монтажлдаг, контент хийдэг хүмүүстэй болсон. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгө хин нэгэн улс төрч тэр төрийн өмч компаниудын захирал хэдхэн бүлэг хүмүүсийг гоё сайхан харагдуулахын тулд зарцуу
зохицуулагдаад зөвхөн зохицуулагдаад зогсохгүй энэ салбарын үйл ажиллагааг бохирдуулаад байна даа гэдэг. Бохирдуулж ирдэг энэ гомдол ихээр гарч байна. Сүүлдээ нийгэм маань хэн чанга орилно уу? Хэн их сенсацтай байна уу? Хэн хөгжилтэй, хэн хаалны, хэн тийм хурц байна уу? Тэрийг дагдаг болох өнгөрөөгүй явж шít. Энэ бол мэрэгжлийн сэтгүүл зүйн хамгаалагдахгүй байгаа гэж би өөртөө боддог. Хэвлэл төлөөлөгч хажуудаа яадаг бүх юмыг татан буулга. Хэвлэлийн хүрээлэнгийн 2023 онд тоосноор Монгол улсад 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4500 гаруй хүн ажиллаж байна. Монголын сэтгүүлч нэгдсэн эвлэл дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр соёлын төв өргөнд энэхүү уулзалтыг хийхэд танхимын 3-1 нь л дүүрсэн. Оролцоо бага байсан боловч төлөөлж ирсэн сэтгүүлчид асуудлын голыг хөндөж байлаа. Их сурвалжтай хамгаалалт яг хэрэгжих үү? Жишээлбэл сэтгүүлчд одоо өөрсдөө яг амаараа их сурвалжаа хэлэхгүй байлаа гэхэд одоо техник технологийн бүрэн дэвшлийг ашиглаад их сурвалжийг ямар ч хамаагүй байдлаар олох боломжтой шүү дээ, тийм. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын одоо сонгодог жишээ нь бол за сэтгүүлч болын нууцыг хадгалах хамгаалах үндсэн үүрэггүй байгаа. Энийг цалин авч байгаа батлан хамгаалах яам үзрэг айрам нь энэ нууцыг хадгалах үүрэг хүлээдэг байхад ягаад энэ буураа ядуу буураа энэ өсөж байгаа орнууд энэ сэтгүүлч нууц хадгалах үүрэг хүлээчтэй. Тэгээ халаасны сайт гэж ярьдаг, тийм. Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй тамхтай гэрээ байгуулахаараа цүнхнээсээ 10-аас 15 там гаргаж ирээд төсвийн мөнгийг дансруугаа авдаг. Энэ асуудлыг яаж зэгцлэх вэ? Төрийн байгууллагуудын дэргэд данхал том редакцтай болсон үлэн тэгвэл редакцийг нийлүүлэхээр тийм байгууллагууд болсон шүү дээ. Хуучин нэг хүний хийдэг байсан ажлыг одоо бүхэл бүтэн редакцийг хийхээр тийм хэвлэл мэдээллийн том хийдэг, лайв хийдэг хүчтэй том техник технологи зоддог тийм албатай болсон үнэ. Хэрэгсэл гэж харагдахгүйгээр одоогийн нөхцөл байдал хажуудаа энэ том бүтэц байгуулсан энэ үйл ажиллагааг энэ хууль дээр зөвшөөрөд өгсөн юм шиг харагдчихэв. Одоогийн Монголын сэтгүүлч нэгдсэн эвлэлээ одоо төрийн бас байгууллага хэлбэрээр нь менежментийн өөрчлөлт хийгээд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чанартай байгууллага болгомоор байна. Хуульд ер нь аливаа явсал холбоотыг хуульчиж оруулах ер нь их буруу юм шиг санагддаг. Төрөөс гаргах санхүүжилтийг засгийн газраа шийдвэрлэе гэдэг нэг заалт явж исэн. Тэр яг ямар учиртай? Сая өргөн баригдсан хуульч нь бол хэвлэл эрх чөлөөний хууль биш зүгээр салбарын зохицуулалт байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд ийм их зохицуулалт оруулах шаардлага байна уу? Хуулийн зохицуулалт хэсэг тусмаа бидний үйл ажиллагаанд эргээд өөрөө сөрөг үр дагаврыг гаргах болов гэсэн болгоомжлол байгаамаа. За нэвтрүүлгийг эхлээд бид сэтгүүлч, гишүүд, сайд, судлаач нарын яриг хүргэчихлээ. Ерөөсөө асуудлын хүрээнд л яригч гин гэсэн. Тэгэхээр ийм зүйл дээр бид нар тохирсон манай салбарынхаа юун дээр төгссөн бай гэхээр төрийн байгууллагууд, төрийн өмчт компаниуд нутгийн захиргаанууд дээр байгаа энэ хэвлэлийн албатыг ер нь татан буулгая гэж тохирсон. За хэвлэлийн төлөөлөгч нь бол үлдээ гэж байгаа. За нэг зүйл бол мартцсан байна. За энэ талаар энэ номыг орчуулсан сэтгүүлч Дулам Орлоо бидэрт сануулсан. Одоо энэ яриа үргэ. Энэ бол шинжилсэн хариулга биш байна. 1998 оны хэвлэл мэдээлэл эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн хариулга биш байна. Өмнө нь хуулиар зохицуулагдж байгаагүй цоошин харилцаануудыг маш олныг зохицуулахаар оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ бол анхдагч хууль. Тэр нэгдүгээрт энэ бол хууль тогтоомжийн тухай хуулийн 23-ыг зөрчсөн байна. Тэгэхээр тэр нийцлээ хангаж өгөөч гэдэг ихний шаардлага агуулга руу орохоос өмнө тийм. За хоёр дахь нь бол энэ өөрөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль биш байна гэж байгаа. Салбарын зохицуулалтын тухай хууль байна. Дийлэнх агуулга. Ерөнхийдөө бол биш гэхээс илүү холилдсон агуулга. За дээрэс нь бие даасан сэтгүүлчид гэдэг тоглогчид. Энэ бол яг хуу энэ хуулийн дээр тодорхой тусаагүй. Гэхдээ дэлхийн нийтэд нэг тийм шинж зүйл бас биш. Монгол улсын хувьд яагаад бид нар бие даасан сэтгүүлчдийг илүү ач холбогдолтойгоор хүлээж авч үзэх ёстой вэ гэхээр манай хүн ам өөрөө цөөхөн алслагдмал юм газар зүйн том байршил дээр тийм ээ тархан одоо амьдардаг ялгаатай сонирхлын бүлгүүдтэй хүн амын насны бүлэг ч гэсэндээ харьцангуй юм тэнцвэртэй хуваагдсан өөрөөр хэлэх юм бол өөр сонирхолтой хүмүүс манай нийгмийг бий болгож байгаа. Өөрөөр мэдээллийн хэрэгцээтэй хүмүүс манай нийгмийг бий болгож байгаа. Тиймүүд хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ерөнхийдөө юм томрох сонирхолтой юм байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа зөвхөн явуулж байгаа. Ийм хэлбэр дээр илүү нөгөө найдсан тулгуурласан байдалтай яваад ахаар яаж юм гэхээр нийгмийн цөөнх бүлгүүдийн мэдээллийн хэрэгцээ хангагдаж чадахгүй байгаа гэдэг. Энэ орон зай дээр бие даасан сэтгүүлч нар орж ирэх боломжтой. Нэгэнт бид нар 27 жилийн дараа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульдаа гар хүрж байгаа юм бол ядаж өнөөдрийн төвшөнд энэ зүйлсийг бодож үзэх хэрэгтэй гэж байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын байгууллагатай байх тухай бүтэн бүлэг орж ирсэн. Өөрийн зохицуулалтын байгууллага гэдэг нь 10 жил ажиллаад жигдэрчихсэн хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллагыг хилж байгаа юу? Эсвэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлдэр шинээр байгуулагдах бүтэц байхыг хэлээд байна уу гэдэг нь тодорхойгүй. Хууль зүйн дотоод хэргийн сайд бол аль нэг байгууллагыг нэрлэж заагаагүй шүү гэдгийг л хэлсэн юм а. Бэд хэвлэл мэдээллийн зөвлөл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Гүнжидмаагийн байр суурийг сонслоо. Бүх талын дуу хоолой орж ирэх байх гэж итгэж байгаа. Өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн зөвлөл энэ тал дээр маш нээлттэй ажиллаж ирсэн. 45 хүний төлөөлөл дотор бол 18 сэтгүүлчийн төлөөлөл, 18 эцсийн төлөөлөл, 9 тооны олон нийтийн төлөөлөл байж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бид нар хэвлэл мэдээллийн зөвлөлөөр 54 удаагийн ёс зүйн хорооны хурлаар 600 гаруй өргөдөл гомдлыг хүлээж авч хэлцэж шийдвэрлсэн нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг бас харуулж байгаа. Хэрвээ өөрийн зохицуулалт байхгүй бол эдгээр одоо гомдлууд шүүх бол эрүү болон иргэний хуулиар шүүхийн замаар явж шийдэгдэх ийм одоо нөхцөл бий. Монголын сэтгүүлчид өөрсдийн чиглэлээр төрөлжин мэрэгшиж клубт харьяалагддаг. Тэдгээр энийг болох эдийн засгийн сэтгүүлч шинжээчдийн клубийнхэн Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн багш доктор Баярмааг урьж судалгааг нь сонссон. Доктор Баярмаа товчхон ингэж ярьлаа. За Монгол улсын хэмжээд бол 2024 оны байдлаар 840-50 орчим одоо ийм хууль бол байна. За эдгээрээс 100 гаруй нь бол хэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбоотой заалт бүх ийм хуулиуд байна. Өөр хэлбэл ганц хууль биш 100 гаруй хууль бол хэл мэдээллийн хэрэгслийн орчныг бол бүрдүүлэхэд бол оролцож байна гэдэг нь харагдаж байна. За ерөнхийдөө энэ 100 гаруй хуулийг бол одоо задлаас үзэх юм бол хязгаарласан зохицуулалтаар 65, дэмжсэн 51 хууль байна гэж гарч ирж байгаа. Гэхдээ юу хязгаарлаад юуг дэмжиж байна гэдэг бол маш чухал асуудал. Өөрөөр хэлбэл хэрвээ үнэхээр бид нар одоо нөгөө ардчилсан орн байх юм бол хэвлэлийн эрхчлөө хүний эрхийг дээдлэж явах юм бол төрийн оролцоог аль болох бага байлгах хэрэгтэй. Хэл мэдээллийн хэрэгсэл үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг бол дээдлэж явах хэрэгтэй. Тэгвэл манай одоо энэ хууль эрхтэн системд байгаа энэ зохицуулалтыг эргээд харах юм бол ихэнх нь буюу одоо хэл мэдээллийг хязгаарласан 42 хууль байгаа тань. Тэгвэл төрийг хязгаарласан нь бол 10 заалт бүхэн юм хууль байгаа тань. Юуг дэмжсэн байна вэ гэхлээр ихэнхдээ бол төрийн үйл ажиллагааг дэмжиж байна гэдэг ийм бол дүр зураг бол харагдаж байгаа. Интернетээс шүүхийн шийдвэрийн цахим сан гэж хайхад шүүх цэгмэн гэж сайт гарч ирв. За ийм сан байдаг. За бид нар илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг сангаас шүүх гэж байна. Тэгээ эндээс эрүүгийн хуулийн 13-14-өөр хайлт хийхэд энэ гэмт хэрэгүүд ингээ гараад ирсэн. Хангууд биш дийлэх гэмт хэрэгүүд нэг ийм л гэмт хэрэг байгаа. За одоо жишээ нь энэ хэрэг дээр ануучин гэдэг хаяг хурамчаар фэйсбુક дээр нээгээд нэг эмэгтэйг доромжлоод тэгээ доромжсон мэдээлэлээ тэр эмэгтэй зурагтай фэйсбુક группүүдээр ингээд цацсан байдаг. Тэгэхээр ер нь нийт энэ 13-14-ийн нэгээр шийдэгдэж байгаа гэмт хэрэгүүдийн бараг 90-95% нь ийм төрлийн гэмт хэрэг байна. За тэгэхээр нэг юм тодорхой болж хүмүүс бол хэвлэлийнхний хүн бүтгээд идэг гэж яриад зү. За энэ зүйл ангиар шийдэгдсэн нийт иргэдийн маш цөөхөн сэтгүүлч нар байна. Энэ хүмүүсийн бүтгэж байгаа хүмүүсийн нэр төрийг хамгаалахын тулд эрүүгийн хууль дээр энэ гүтгэх гэмт хэрэг буюу илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг байж хэвээр гэж. За тийм учраас хэн нэгэн таныг санаатаагаар гүтгэнд оромжилж эхэлбэл танай компанийн нэр хүнд талдууд өгдөг газар нь өгж өгөөрэй. Цагдаад нь өгж өгөөрэй, шүүхт нь өгж өгөөрэй. За сэтгүүлч хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагт нь өгж өгөөрэй гэж. Өөрийн бий болгосон энэ компанийнхаа нэрүүд өөрийн нэр төр алтар хүндээ бас хамгаалж явах хэрэгтэй шүү. Хэвлэлийн эрхчлөөний тухай яриа гарахаар олон хүмүүс энэ шантаачин сэтгүүлчнэрээ цөөлөөч, энэ хямчтай болиулаач гэдэг ингээ яриад. Гэтэл манай салбарт энэ хүмүүс ч маш цөөх. За хүмүүс бол нэрээр нь мэдж байгаа. Тэгээ 4500 хүнтэй байхгүй манай сэтгүүлчийн салбар. Тэгээ энэ дунд чинь чимээгүй хөдөлмөрлөө явж байгаа, ёс зүгээ бариа явж байгаа, шударгаар хөдөлмөрлж байгаа юм маш олон хүмүүс байх. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ ажлаа их боломжийг хуулиар хамгаалах хэрэгтэй. За энэ төлөөл бид энэ удаагийн тусгай сурвалжлага илтгэж байна.